бол хоёр өрсөлдөгч маань бол нийт намын гишүүдээр баг хурлын гишүүдээс өгсөн асуултанд бол хариулсан. За энэний ар дээр дахиад одоо 2 цаг орчим одоо гишүүд маань бол үг хэлсэн. За намын дарга нарт одоо болоод одоо нөхцөл байдалтай холбоотойгоор асуулт хариулт өгсөн. За тэгээ энэний ар дээр бол санд хураалт явагдсан. Цаалгын комисс ажил санд хураалт явагдсан. Тэгэхээр дотоод дүрмэндээ юун түрүүн тоолгон комисстой холбоотой асуудал. Дээрээс нь хурд удирж байгаа хүний хувьд бол хурлын дээгүүдийг бол гишүүдээр бол батлуулдаг. Тэгжээж дотоод асуудлаа гишүүд нь гар хүрээд баталсан энэ дүрмийнхээ дагуу хурл удирдагч бол хурлаа авч явах ёстой. Тэгэхээр дүрм хурлын процедурын журмыг бол баг хурлынхаа нийт гишүүдээр батлуулсан. Дээрээс нь зохион байгуулалтын асуудал буюу тоолгын комиссийн дүрмийг өөрөөр хэлбэл журмыг нийт гишүүд маань бол хилцэж ярилцаад өөрөөр хэлбэл тоолгын комиссийн одоо журмыг танилцуулаад ар дээр нь энэтэй холбоотой санал асуулт бий юу гэдэг асуултууд нь явуулаад гишүүдээс гарч ирсэн саналыг тусгаад саналыг хэлээд тэгээд нийт гишүүд дэмжиж байгаа эсхийг энэ журмынхаа дагуу явах уу гэд дэмжиж байгаа эсхийг гар хүргэж батлуулаад ингээд цаашаа явсан. Өөрөөр хэлбэл зарчмын дагуу бол хурл бол удирдагдаад хурл бол зарчмын дагуу явсан. За түүн дээр хоёр дахь удаагийн одоо хэрвээ ер нь бол одоо 66.6%-аас илүү санал авахгүй бол одоо өөрөөр хэлбэл одоо 66.6% санал авч иж одоо намын дарга батлагдах ёстой. Тэгэхээр хэрвээ асуудал ингээд үүсэх юм бол дахин санал хураалт явуулах гэсэн санал өөрөөр хэлбэл одоо тоолгын комиссоос орж ирсэн. Тоолгын комисс дотор нэр дэвшигчдийн хоёр нэр дэвшигчдийн бүгдийнх нь одоо болцоотой дэмжиж байгаа хүмүүсийн тоолгын комиссд оруулсан. Тоолгын комисс өөрсдөө хуралдаж ягаад юугаа гаргаж ирсэн, журмаа баталж орж ирсэн. Тэр журмыг үндсэндээ намын баг хурлын гишүүд бол бүгдээрээ баталсан. Ингээд ерөөсөө журам болоод зарчмынхаа дагуу явсан. Тэр бол тэрийг дотоод асуудлаараа бид нар шийдэж явж байгаа. Бид одоо өнөөдөр асуудал бол нэлээд хүнд асуудал байж байгаа. Одоо жишээ нь 11 сарын 15-нд бол их хурлаа бол зарлалаа. Их хурл хүртэл намын гишүүдийн санал ямар байсан гэхээр ерөөсөө энэ хурал дээр асуудал бүгдийг шийдэе. Цаашаа дахиад одоо Монгол Ардын нам тэр тусмаа олон хоосон намын хувьд бол хариуцлагатай байх ёстой. Тодорхой шийдэл төрөх ёстой. Энэ бол улс орны одоо магадгүй асуудал болж одоо хүрээнд бол яригдж байгаа учраас бид нар буцаад одоо төрийн ажлыг жигд байхын тулд энэ хурал дээрээ бүх асуудлуудаа яригсан ийм зүйлийг л ярьсан. Энийхээ дагуу бол гишүүд маань зарчим гаргаад одоо саналаа хураагаад нийт олонхийнхаа саналаар бол батлаад олонх гэж бараг 100% батлаад явсан шүү дээ. 100% батлаад явсан. Тэгэхээр дөрөнтэй бол айхтар том зөрчилдөд байх асуудал байхгүй. Яг тэгэхээр олонхороо бүгдийг шийдэх ёстой. Магадгүй урд өмнө одоо бусад намуудын асуудал бас гарч ил байсан. Цөөхөн хэдэн хүмүүс орж ирж үлдэж ягаад асуудлаа шийдчихэд явсан мэтэр бол яриад байгаа шүү дээ. Тийм байхгүй. Бүх дүрм журм юмнуудаа одоо яг нийт гишүүдийнхээ олонхоор нь шийдвүлээд явсан. Нэг зүйлийг хэлэхэд одоо ийм одоо бодлонтой юм бол наан цааны юм бол гарахгүй гэ та бүхэн бас мэдчил байх. Миний хувьд бол зөвхөн журам зарчмынхаа дагуу явдаг болохоор энэ бүх одоо асуудлуудыг нийт гишүүдийнх нь саналаар өөрөлдөө 100% дандаа шийдэж явсан шүү дээ. Тэгэхээр хоёр удаа эцсийн бүтээдэг асуудал. Тэр асуудлыг бол урд өмнө байсан шүү дээ. Урд өмнө энэтэй тодорхой асуудлууд байсан. Хамгийн гол нь бид нар энийг нийт гишүүдээрээ зөвшөөрөх байхгүй да. Нийт гишүүд зөвшөөрж явах ёстой. Олонхын саналыг авч явах ёстой. Цөөнх одоо тодорхой асуудал эсвэл цөөн хэдэн хүн сууж байгаад асуудал шийддэг байдаг асуудал байж болохгүй байхгүй да. 300 гаруй гишүүд урд өмнө хизээ ийм асуудал байлаа. Ер нь бол манайх чинь нийт баг хурлч нь бол нэг 200-300 тал байсан ийм биш шүү дээ. Тэгэхээр нийт баг хурлын хэмжээний 300 гаруй гишүүд тодорхой хэмжээнд бүгдээрээ гараа өргөө шийдэж явсан асуудал байхгүй да. Түүнээс цөөхөн хэдэн хүмүүс одоо шийдээд явсан энэ асуудал биш. Хамгийн гол асуудал бол олонхоор асуудлуудыг шийддэг гэдэг том зарчим байж байгаа шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар би дахиад хэлье. Нийт одоо гишүүдээс гарсан нэг том санал бол энэ асуудлуудыг энэ хурал дээрээс шийдэж явна. Гадаах байгаа нөхцөл байдал тэр тусмаа улсын их хурал дээр одоо сая хөдөө аж ахуйн тухай хууль, хүнсний тухай хуулиуд дээр орж ирэхэд арслан намаас бол та нар тэр намынхаа асуудлуудыг шийдэж байгаа энэ бусад асуудлаа шийдэж итэр гэдэг чинь улсын их хурлын хэлцэг асуудал дээр хүртэл нөлөөлөл гараад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол асуудлуудаа бол бүрэн дөрвөн баг хурлаараа шийдэж явъя. Цаашдаа элдв янзын юм гүгээр тэгээд улсын их хурл болоод бусад одоо төрийн ажлуудад жигд явууг гэсэн нэмэлт зарчим байсан. Өргөлөө өгсөн юм уу? Өргөлөө өгсөн. Гэхдээ нэг асуудал бол урд нь өгсдөө гэсэн ийм зүйлийг явахгүй да. Тэгэхээр та бүхэн бод логикийн хувьд бол жишээ нь би тодорхой одоо шийдвэрүүд
тэднэрт хэлж сандуудыг хэлжсэн. Миний ширээн дээр 2 тогтоол байж байгаа. Нэг нь одоо ингээд одоо Лувсан намсраа оюурдныг намын дараагаас нь чөлөөлж суугаа. Нөгөөх нь тэдний хуралдаанаас намын байгууллагаас ингэж гарсан тоолгын комиссын тийм тоолгын комиссын дагуу дараагийн одоо тэр урагтай тэр хүнийг намын дараагаар сонгох суугаа гэсэн. Ийм 2 тогтоол байгаа байхгүй да. Энд чинь нэг тогтоол нь гарч нэг одоо хүний чөлөөлөөд нөгөө тогтоолоороо дараагийнхын тогтоолоор намынхаа даргаыг бол сонгоод ингэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр би бас муучгүй нэг хуульчаан хүн юм байгаа. Улсын юун дээр дээд шүүх дээр ямар материал байх вэ гэхээр нэгдүгээр тэр хүнийг чөлөөсөн тогтоол байх хэрэгтэй. Тэр тогтоол дээр юу гэж юм гэхээр өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу байхгүй юу? Өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу энэ хүнийг чөлөөсөг байхгүй юу? Тэгэхээр тэр материал дээд шүүхэд очихдоо яах вэ гэхээр тэр хүний одоо тэр сүүлд өгсөн яг цаг хугацааны үед бол ард ирнэ гэсэн. Тэгвэл дээд шүүхтэр яах вэ гэхээр мэдээж чөлөөсөгэ гэсэн тогтоол өөрийнх нь хүсэлтээр гэсэн үгсэг дээрээс нь хавсрагдаад тэр хүний одоо өргөлөө өгсөн бичиг цаг хугацаатай байх хэрэгтэй. Тухайн өдөртөө шүү дээ байх хэрэгтэй. Хоёрдугаарнх нь бол баг хурлаас шийдвэрийн дагуу энэ хүнийг тухайн тийм хүнийг өөрөлдвөл амар байсан гэдэг хүнийг намын дараагаар сонгох суугаа батал суугаа гэсэн ийм л тогтоол байхгүй. Энэ чинь дөөрөө хүчин төгөлдөр шүү дээ. Хамгийн гол асуудал. Түүнээс тэр өргөлийг урд нь байсан уу, хойно нь байсан уу нэгдүгээр. Хоёрдугаар тэр одоо танаа одоо нам дотроос асуудлаад ингээд тэд хуралдсан байж гэдэг юм уу, тэдэн цаг хуралдсан байж гэдэг юм уу, өдөр өнцөж хуралдсан одоо тухайн өдрөөс дуусгах гэснийг маргааш нь дуусгах байж гэдэг юм. Энэ асуудал бол асуудал биш шүү дээ. Хамгийн гол нь дээд шүүхтэр хууль эрх зүйн үндслээд бид нар одоо намаас гаргаж өгөх нь зүйтэй байж байгаа. Ер нь бол 34 болоод бид нэр бас хуваагдлгээд ингээд явж ирсэн шүү дээ. Одоо саяхны хүртэл бол биднэрт бол тэр 32-34-ийн асуудал бол ерөөсөө мэдрэгдээгүй. Яг тухайн үед л байсан. Өнөөдөр бас асуудал 2 хуваагдлаа л гэж байна. 2 өсөлтөг шуваагдсан юм чинь 2 өсөлтөг шиг дэмждэг хүмүүс байдсан байгаа үстэй. Тэгэхээр энийг бол хуваагдал гэж үзэж болохгүй. Дээрээс нь намын хувьд бол шалондоо школтой шалондоо хүмүүжилтэй ийм одоо намшууд институцчлэгдсэн нам өрсөлдөөнийг бол бий болох хэрэгтэй. Манай намын одоо хурлууд бол үеийн хурлууд дандаа өрсөлдөөнтэй болсон. Тэрний ар дээр бол тэгэл буцаад мэдээж одоо хэн нэг нь өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь бол хамаагүй илэрхийлж яг өнөөдөр хүртэл одоо нам дээр асуудлууд яригж ял гэж байна. Хамаагүй бид нэр яригээд байгаа шүү дээ. Би тухайн үед бол асуудлуудаа яри хурал дээр бүх асуудлуудыг яри. Ямар нэгэн одоо хүний хэлэх үгийг одоо тасалсан ч байдаг юм шахсан ийм асуудлууд чинь хурал ардч үед байгаагүй. Тэр тэргүй бүгдэнд нь бол би хэлжсэн. За бүх юм нээлттэй юу шүү. Тийм болохоор миний барьдаг бодлого бол албан асуудал нээлттэй байдаг тул энэ хуралдааныг би бол нээлттэй удирдах шүү. Тийм болохоор ярих хэлэх юмнуудаа бол хэлээд ярья гэдгсэн. Ганцхан үндсэн зарчмын дагуу тэгэхээр одоогоор шийдэж явна гэдэг юм яриад. Одоогоор шийдэж явна. Үндсэн дүрм. Зарим шийдэх хууль нийцсэн байх хэрэгтэй. Тэгэхээр одоогоор шийдэх яриад байгаа. Гэхдээ эцээц одоо локал бол олохоор байх хэрэгтэй. Би бол тэр бодлогыг барьна шүү. Нэг. Хоёрдугаар одоо улсын их хурлын юуны Монгол Ардын намын их хурл болно. Тэр их хурлын хурал дээр бүх дүрм одоо бүх юмуд одоо яригдаа шиндээ яригдах баг. Хамгийн гол асуудал бол бид нар улс төрийн намуудын тухай хууль хамаг зүйл чинь шингэсэн байх ёстой шүү дээ. Тэрнтэйг нийцсэн байх ёстой. Тэр бодлого зарчмыг бид нар барих ёстой. За тиймэрхүү асуудал бол яах вэ? Тэр бол нэг асуудал. Би бол тэрийг нэг асуудал гэж бодохгүй. Тэр бол асуудал гэж бодохгүй. Яагаад тэгэхээр мэдээж намын одоо тоолгын комисс ажиллах асуудлууд байж байна. Хоошоогоо одоо сунжирах асуудлууд байж байна. Тэр болгонд хаана хэнийг ямар өрөөнд байхыг араас нь хөөж мөшгөх бол утгагүй асуудал байхгүй юу? Бид нарт бүхэлдэн намынхаа байрны дотор намын гишүүч одоо өрөөнд байх тэр бол тодорхой одоо боломжит асуудал байхгүй да. Түүнээс тэрийг бол тэрний хаана төгжигдсэн гэсэн асуудал байхгүй шүү. Төгжээгүй шүү. Би хараагүй би орсон. Тэрийгээ л ярьсан. Түүнээс би бүлгийн даргын хувьд бол орж асуусан харсан. Түүнээс тэнд бол цоожлсан асуудал байгаагүй шүү. За тэрийг бүлгийн урал дээр оюутны асуудал. За дээрэс нь хөдөө аж ахуйн хуулийн дээр бид нар
нэг өдрийн завсарлага авсан. Хүнсний хууль дээр нэг өдрийн завсарлага авсан. За тэгээд сая бол тэр асуудлуудыг ярьж болоод амжсангүй. Үндэ бол энэ заал маань бол бас 2 цагаас асуудал байна. Оюутлагатай холбоотой асуудал дээрээс нь онтрыг компанитай холбоотой асуудал байсан. Нийт оюут толгойн бүлэг ордын хувь 32% нь онтрыг компани дээр байж байгаа. Гэтэл бусад одоо чинь оюутлага компанитай бол засгийн газрын хүрээнд өчнөө одоо асуудлууд яригдаад өчнөө асуудлууд одоо зөвхөн буруутай асуудлууд яригдаад гэрээ хийгдэж явсан шүү дээ. Онтрыг компанитай холбоотой асуудал өнөөдөр бол Монгол улсын хэмжээнд яг яригдаж хийгдсэн. Одоо амнат бол бусад одоо татвартай холбоотой асуудал одоо ашиг орлогын асуудлууд яригдсан байхгүй шүү дээ. Тэгэхээр нийт оюутлага ордын 32%-ийг эзэмшиж байгаа компани сул явж болохгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар оюутлага компани, онтрыг компани хоорондоо 2025 оны саяхан гэрээ хийгдээд тэр таагүй судалгааны ажлууд нь одоо явцсан ийм сураг байгаа тийм. Тэгэхээр бид нар энийг татаж үзэх хэрэгтэй байхгүй юу? Татаж үзэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ том ордын 32% нь бол сул яваад иж болохгүй болохоор үлгээс ямар шийдвэр гарч ирэх гэхээр одоо бол төр хороо байгуулагдсан, төр хороонд тодорхой асуудлууд нь яригдаг. Дараагийн 3 өдөр төр хороо хоролтонд дараа нь 3 дахь ар дээр нэгд өдөр дараагийн нэгд өдөр энийг дахиж татаж авчираад том ер нь бол улс төрийн шийдлийг бол бид нар гаргая. Тодорхой хэмжээнд засгийн газарт үүргөөд явъя. Өнөөдрийн хувьд засгийн газар өөрсдөө ажиллах бүх болцоо байгаа шүү. Засгийн газар энийг өөрсдөө санаачлаад заавал хэдэн гишүүн ингээ бариад явж яддаг. Засгийн газар энийг санаачлаад ийм асуудлууд байна гэд улсын хурлаар оруулаад ирэх болцоо байгаа. Нийт Монгол улсынхаа бүхэл бүтэн энэ том ордынхаа 32% нь тэнд сул байж байхад яагаад засгийн газар өнөөдөр тэрийг оруулж ирээгүй. Заавал хэдэн гишүүн заавал барьж авах албатай биш шүү дээ. Тэр утгаараа яг бид нар төр онооноос асуудал гараад ирэх. Тэгээд маргааш нөгөөдийн тэр дараагийн 7 хоногийн хурал дээр сайд нарын байлцуулах гэж байна. Сайд нарын байлцуулаад засгийн газрын зохион хүмүүсийн байлцуулаад энэ дээр тодорхой хэмжээний улс төрийн шийдвэр гаргуулаад засгийн газарт өгөх гэж сууж байгаа шүү дээ. Ер нь бол нэг төлөвөөс хойш бол сууж байгаа бүртгэлтэй байж байгаа шүү дээ. Тэр хорог хийн болж байгаа. Өрөөндөө бол байхгүй. Баг найрамд гэх шиг байж байгаа тийм. Энд байна. За яраарай. За болсон уу? Дахиад жоох урьдчилсан. За нийтмүүдээ хэдүүлээ нэлээд доош. За өнөөдөр Монгол Ардын намын бүлгийн хурлаар оюут толгойн бүлэг асуудал байна. Хянан шалгах төр хорооны хүрээнд авч үзэж байгаа. За онтрэ дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, зээлэнгүү бууруулах энэ хоёр асуудлаар бол бүлэг дээр маш дэлгэрэнгүй танилцуулаа. Маш олон гишүүд бол ноцтой асуудлуудыг бас хөндөж байна. Яг оюут толгойн асуудал дээр ийм 16 жилийн туршид ямар нэгэн улс төрийн шийдвэр гарахгүй. За 2.3 тэрбум долларыг оюутны засгийн газар тэгснээс өөр шийдвэр ерөөсөө гарч яваагүй. Тэгэхээр энэ дээр бол өнөөдөр бүлэг рүү оруулсан шалтгаанаар энэ дээр ер нь цаашдаа бид нэр иймэрхүү асуудлыг ингэж эсвэлтгүү гэж явах юм уу? Эсвэл цаашдаа энэ дээр одоо улс төрийн шийдвэр гарч хариуцлагын талаар бас давхар ярих хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр бас нэлээд олон гишүүд ноцтой асуудлууд тавьж байна. За дараагийн 3 дахь одоо нэгдхийн Монгол Ардын намын бүлгийн хурлаар оюутлын асуудыг сайд нарыг нь байлцуулж агаад дахиж ярихаар болж байгаа. За эндээс бол хянан шалгах төр хороо бол 7 хоног болгон гэд хуралдаа шийдвэр гаргацсан хуралдаараа явнаа. Бид нар 11 сарын эсвэл 12 сарын гэхээр хянан шалгах төр хороо оюут толгой дээр томоохон одоо сонсгол зохион байгуулна. 16 жилийн туршид энэ дээр ямар эсвэлтгүй явсан. 16 жилийн туршид яагаад энэ асуудлуудыг шийдэж чадаагүй өнөөдөр зээлийнхүү анх төсөл эхэлжсэн хэмжээний 11% төлж байгаа. Энэ дээр ямар сайд нар ямар эсвэлтгүй гаргаж эсвэл ямар шийдвэр гаргаад огт явдггүй байсан талаар бид нар маш дэлгэрэнгүй тайлбарланаа. Энэ цаг хугацаанд болохоор нотлох баримтаар батлагдаж та бүхэнд хүрэх болно. Олон нийтэд 3.5 сая иргэн бид нар нотлох баримт цуглуулах хүрээнд энэ асуудлуудыг бүгдийг төвшүүлэх ёстой. Гэхдээ өнөөдрийг хүртэл жишээлбэл энэ дээр одоо хүртэл одоо жишээлбэл бүр 1 жилийн өмнө тухайн үеийн засгийн газар 2010 оны 2024 оны 10 сарын 30-нд тухайлсан одоо Эрдэнэс Монголоос хуулаад заавал ингээд яриа хилцээр ингээд эцлээ гэсэн одоо засгийн газрын тогтоол гаргаж ирсэн. Засгийн газрын тэмдэглэл гаргаж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл юу ч хийгдээгүй ийм хэмжээтэй явж байгаа. Тэгэхээр энийг бид нар бүлээн зөвшөөрч болохгүй. Эсвэлтгүй болгоныг бид нэг ингээ хараадах юм уу? Ягаад оюут толгойн асуудлууд дээр дандаа эсвэлтгүй гардаг? Ягаад оюут толгойн асуудлууд дээр ажлын хэсэг гараад засгийн газраас чиглэл өгчөөд байхад одоо хүртэл өнөөдөр хүртэл юу ч хийгдэхгүй байна. Энийг бид нар хүлээн зөвшөөрч чадахгүй. Энийг хүлээн зөвшөөрч болохгүй. Оюут толгойн асуудлууд дээр шийдэл гарах ёстой.
зээлийн хүү бурах хэвээр, он трейдер цоошин гэрээ хийгдэх хэвээр, тэн дээр 34 эзэмшгүй, амнат эзэмшгүй аваа явах уу те. Энэ дээр засгийн газар яаралтай энийг хөрөнгө оруулалтын гэрээ 3 дахь том гэрээг одоо байгуулж улсын хурал руу оруулж ирэх энэ хугацааг нь бид нэр одоо бүлэг дээр те одоо улс төрийн шийдвэр гаргаж цааш явах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол сая одоо бас зарим гишүүд байсангүй, за сайд нар байсангүй, тийм учраас энийг дахин авч хилцэж улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. Зарим хариуцлага тооцох асуудал хэлсэн. Чод бүлэг сайд нар эсвэл гаргаж ирэх гэж үзэж байгаа. Яг одоо өнөөдөр Жавхлан сайд, Дамтны сайдаар ахлуулсан ажлын хэсэг бол ерөнхий сайдын захирамжаар сар хүрэхгүй хугацаанд л өмнө гарсан. Гэтэ мэдээж одоо шинэ засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор цаг хугацаа авна. Гэхдээ энийг бид нэр хүлээгээд ингээ болохгүй л гэж байна. Тэгэхээр энийг хугацаа учраас яаралтай энэ дээр арга хэмжээ авч шийдэл гаргаж ирэх ёстой. Тэн дээр улсын хурлын зүгээс, кино шалгах төр орны зүгээс, ялангуяа кино шалгах төр орны даргын хувьд боломжит бүх арга хэмжээг бид нар авах ёстой гэж үзэж байгаа. 16 жилийн туршид ягаад хариуцлага яригдав? Ягаад Эрдэнэс Монголын захирал наран цогт өнөөдөр одоо 2018 онд энэ одоо зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг тухайн үед ахалж исэн. Үр дүн гараагүй шүү дээ. Өнөөдөр яг энэ хүн дахиад засгийн газрын тэмдэглэлээр ажлын хэсгийг зээлийн хүү бууруулах хэмжээнд яриа хил зэрэг эхлүүлж засгийн газарт сар болгон танилцуулна гэсэн хаана байна. Өнөөдөр энэ дээр бүхэл бүтэн тухайн сайдын тухай одоо тушаал гараад хахад 7 сар юм хийгдэг байна. Тэгэхээр ингэж бид нэр яагаад оюутлын асуудал дээр дандаа ингэж хандж байгаа юм. Энийг хүлээн зөвшөөрч болохгүй шүү дээ. Энийг ард түмэн бол хүсээгүй шүү. Ард түмний захиалга маш ойлгомжтой. Энэ дээр шийдэл гаргаж Монгол улсын эрх ашигыг хангах гэсэн байгаа. Энэ үүний хүрээнд бол хяналт шалгах төр ороо эцэн болтол ажиллах болно. Таны одоо ойролцоогоор таны шалгалт энэ хүү явж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр юу н танд одоогоор олдсон ямар мэдээллүүд байна? Тоогоор гэж хэлвэл. Одоо шүү дээ 10 тэрбум өдөр болох гэж байна. За одоогийн байдлаар одоо хяналт шалгах төр ороо бараг 40 гаруй мянган хуудас нотлох баримт цуглуулах хүрээнд ирсэн байна. За энэ дээр бас нэг зүйл байгаа. Яг оюу толгойн асуудал бүгдээрээ дандаа нууцтай холбогдож байгаа. Өнөөдөр оюу толгой дээр үндэсний аудитын газар маш том гүйцэтгэлийн аудитыг 5 жилийн туршид хийсэн. За гишүүдэд тараагдсан. Гэтэл энэ бүгд нууц дарагдсан учраас өнөөдөр нэг ч гишүүн энийг ярих боломжгүй. Ард түмний үндсэн өмч болох оюу толгойг ард түмнийг төлөөлж байгаа гишүүдээс нь ард түмэнд ярих эрхээр нь хангахгүй ягаад нууц дарж байгаа. Энд нууцаас гарах ёстой. Төсвийн байнгын орноос энийг нууцаас гарга гэсэн одоо чиглэлийг бол өгсөн. Гэхдээ өнөөдрийн байдлаар нууц хэвээрээ байна. Ягаад өнөөдөр оюу толгоогоос ирсэн 20 гаруй мянган хуудас баримт бичиг бүгдээрээ нэг үрчлэн нууц гэсэн тамга дарсан байна. Өнөөдөр оюу толгоогоос ирсэн 20 мянга гаруй хуудас нотлох баримтаас нэг ч хуудсыг бид нэр сонсгол дээр ашиглах боломжгүй байна. Ягаад гэвэл бүгд нууц дарагдсан. Ард түмний өмч оюу толгойг ард түмнээс нь ягаад нууж байгаа юм? Ягаад нууц дарагдж байгаа? Энэ бүх нууцаас нь заавал гарах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр энийг бас шийдэхгүй бол бид нар одоо 11 сарын сүүл 12 сарын ихээр хийх сонсгол дээр оюу толгоос ирсэн нэг ч хуудсыг ашиглах боломжгүй ийм нөхцөл байдалтай л байна. Биднэрт ямар хэмжээний хөнгөлөл өгч байгаа? Сая бол хэлж штэ 10 тэрбум долларын асуудал яриад штэ тий. За зээлийн мэдээлэл хэлж байна тий. 18 онд анхны зээлийн хүүг бууруулах боломж байсан. За энэ дээр одоо бидний ирсэн нотлох баримтын хүрээнд ярихад бол өнөөдөр Монгол Ардын намын бүлэгч танилцуулсан 18 онд ажлын хэсэг за тухайн үедээ ерөнхий сайдын захирамжаар байгуулагдаад хариуцсан сайд нар нь ажлын хэсэг гаргаад ажилласан, гадаадын зөвлөх авч ажилласан байлээ. Хүүг тухайлан те одоо бууруулах хүүгээ хүртэл гадаадын зөвлөхөөр тогтоолгосон байна. Гэхдээ хилцээр үр дүнгүй болсон. За яг тэр үед бол төслийн явцныг 46% байсан байна. 76 бүтээн байгуулалт маш олон асуудал дагуулсан байсан. Монгол Улсын зээлжиг зэрэглэл би одоо stable те би тогтвортой гэсэн үнэлгээтэй байсан бол өнөөдөр бид нар аваад үзэхэд төсөл оюу толгойн төсөл өнөөдөр 99.8% гүйцэтгэлтэй. Энэ жил дуусж байгаа. Төслийн эрсдэл баг байхгүй болж байгаад өнөөдөр бид нар энэ төсөл эхэлж исэн хүүг төлөх нь зах зээлийн зарчим ерөөсөө бишээ. Тухайн үетэй харьцуулах юм бол эдийн засаг өнөөдөр 25 тэрбум буюу 2 дахин өссөн байна. Монгол Улсын зээлжиг зэрэглэл би нэмэх positive буюу те одоо би зээлжиг зэрэглэл шат агсан байна. Валютын нөөц түүхэн хэмжээндээ 5.7 тэрбумын байхад эдийн засаг томроод байхад бид нэр энэ хүүг өнөөдөр хүртэл төлж ийн гэдэг бол өөрөө зах зээлийн ерөөсөө зарчим биш, энийг заавал бууруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. За эрдэнэс газар байгуулагдсанаас хойш 100 он жоохот засгийн газрын тэргүүндийн асуудлыг тавьж ирсэн юм а? Яагаад ирэмтлэж эхлээд ажилдаа ороогүй? За ерөнхий сайд бидний ойлгож байгаагаар ерөнхий сайдын захирамж бол гарсан. Сангийн сайд зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг ахалж байгаа. Дамтны сайд он трейдер шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх энэ хоёр асуудлыг одоо ахалж байгаа. Тэгэхээр энэ гурав дахь одоо хяналт шалгалт хорооны хурлаар тухайлсан одоо сайд нар бас танилцуулах
одоо танилцуулахаар биднэрт тавигдсан байгаа. За 4-5 дахьд бол ерөнхий сайдтай улсын хурал дээр бас мэтгэлцэн одоо яг энэ хоёр асуудал дээр бас явсан байна. Тэгэхээр ер нь засгийн газар одоо улсын хурал хоёулаа Монгол улсын эрх ашигыг төлөөлдөг учраас бид бүхэн хамтдаа дуу нэгтэйгээр яг нэгэнтэй л ард түмний эрх ашигыг хамгаалж байгаа хоёр субъект учраас хамтдаа одоо хамтдаа хүчтэй байж аж бид нар хилцээрд орноо тийм. 34% эзэмшиж байгаа. За тэрнээр бид нар жишээлбэл он трейдер бид нар Монгол улсын засгийн газар 1% эзэмшдэг. Монгол улсын засгийн газар өнөөдөр он трей буюу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарад байхад өнөөдөр тэг хувь эзэмшиж байгаа. 1% эзэмшдэг. Энийг Ontre гээд Канадын хөрөнгийн бирждээр бүртгэлтэй компани 100% эзэмшдэг. Үүн дээр оюут толгоотоо хамтын ажиллагааны гэрээ байгуулж ашгаа 20-80-аар хуваах гэрээг албажуулсан. 2025 оны 2 дугаар сард буюу 7 сарын өмнө. Гэтэл энэ дээр Монгол улсын эрх ашиг хаанч байгаагүй, Монгол улсын төрийн эзэмшлийн хувь хэмжээ хинч яриагүй Монгол улсаас асуухгүйгээр энэ гэрээг албажуулж байгуулсан. Тийм учраас кино шалгах төр ороо байгуулсан үндсэн шалтгааны нэг энэ юм аа. За баярлалаа.